шүн эмэгтэй хүн ганцаараа явахараас ингэж явдаг гэсэн ингэж. Одоо би хээр гэрийнхаа өдөр ганцаараа ингэж хөөхнө штэ чи. Ямар амар утсан бэ энэ цаг. Тэр хинбэ. Нөгөө өндөр тавгаар бүрээд. Ой, боё энэ. Боё. Таар чи өгдөө уулаа салсан штэ яа. Би уулзсан. Манай авгаа уулзъя гинэ. За юу энэ даа? Боётой уулзсан юм билээ. Боё дүнгийн сайхан манай гэрээс харсан. Тэгсэн чи энэ хүн ардаас нь боётой уулзсан гэж гарах юм. Гэхдээ би ерөөсөө ойлгох юм бол өдөржин шүн чин боё. Одоо бүр өдөржин шүнж одоо хоол унд эзэн ч боё манай гэр сууж явах юм. Би сүултээ учрыг нь ойлгох байлаа. Манай хүүхд юм аа хайшаа дэрхэн одоо. Арайд энд чинь нэрээс хэлэх юм хэлмээр юм. Ахуй амьдралаа бодмоор юм чинь. Гэхдээ одоо манай боё яаж юм гэж. Одоо шүн удаж байгаа зүүдлээ бос ирээд өндөр тавгаа. Гэт ингээд хайгаад бичиж байгаа юм. Ёо бас зүүдэлж гин үү? Тийм үү? Би энэ баярлчих чий. Тэг нараа тэр араа. Баярлаад. За тэр гайгаараа ундраа энэ гадаа нэг хоёр юу аваад ирлээ ямаа. Тэгээд танаа хотон 50 инээ тэрэгэл энэ хүн юм яриад байна. За тийм юм байхгүй савгаа минь чадахгүй одоо. За яа. Тэр хоёр ямааны учрыг би өөрөө олчихноо. Чи харихгүй мүү? Учрыг гэртээ байж. Айгуул бол боё намайг сураад очих. Үгүй би энд боёг хөрөдрөл манай авгаа уулзъя гэж ингээ би дагуулад аваад очив. Тэг намайг явуулах гэж сүуд мэд болж байгаа. Гэхдээ чи боё л гэдэг. Би ер нь чиний хувьд хэн болж хувираад байгаа юм бэ аа? Чи юу? Тий. Боё шүү дээ. Тий. Эний хэлж байгааг сонсож гин үү чи? Ийм болчиход байгаа байхгүй юу? За итгэн шиг хараараа л хавгаагаа. Ихгүй бол би тэр араас чи хөрөөд ирнэ шүү. Чи ичихгүй бол би ичихгүй шүү. Би өөрөө гүгээд очиндоо боёыг дагуулад тэгэл яваад очив. Хөөе. Чи сая яагаад исэн бэ? Яасан бэ? Нэг арсан чи дийш нэг сонио ингээ гүөхээ. Тэгээ байжсаа ийшиг айгуу сонио. Чи яг яагаад исэн бэ? Яах вэ? Зүгээр гүйсэн. Би сүлдээ ямаага тууж явснаа чамаа хараад гайхаад өөр тийшээ ямаа тууж явчихсан шүү дээ. За яах вэ? Гүний модортой. Хөөе. Нөгөө нэг цэнхэр шиг хаанагаа. Хүй тэрний чи нэрэ боё зарцсан гэсэн хөө. За ингэж одоо энэ туугаад ирсэн хоёр ямааг чи тусдна. Пүнзэндээ хийж. За чадахгүй савгаа минь хөөе. Одоо та хоёрын хулгааны малыг чинь нээш дээш нь говчуулсаар байтал би ядарч гүйцлээ хөөе. Одоо чадахгүй. Юу ярьж байна? Ямар сонио ойлголттой явдаг юм бэ чи? Хулгай мулгайч гэх шиг. Та хоёр мал хулгай хийдэг үстэй. Юу гэсэн үг юм бэ? Боё өвтөр Монгол орны малын удмын санг баяжуулах санаатай зүтгэж явна. Хулгайч гэдэг үгээ ямар гоё тэрхнэр хэлдэг болоо вэ? Сони ма энэ хоёр чинь зүгээр нэг ямаа биш. За. Хүний хідээр ярьдаг ямаа аваад ирлээ. За чи бодоод битгий намайг синхруулах гэдэг. За юу. За синхруулбал бүр синхруулсан шиг синхруулъя. Манай өвөг дээц элен цуланц маань ер нь хэдийн үеэс эхэлж малаа хариулж малтайгаа ярьж ирснийг мэдэх үү? Бид мэдэхгүй. Хэдэн зуун байтугай хэдэн мянган зуун жилийн өмнөөс малаа хариулж малтайгаа ярьж ирсэн. Халзаадаа ухандаа хаачих нь наашаа тийшээ ийшээ гэдэг. Гэхдээ одоо эдгээр чинь монгол хэл яриа сонсоор байгаад ярил ярихаар боллоо шүү дээ. Одоо захаасаа бүр ярьж эхэлж байна. Танаа хоттой хон ямаад хэлдэг. Маа гэдэг үстэй. Та нар өвснөгөө тавьж өгтөл маа гэсээр гоод одоо тэд нар чи бүгд маа гэдэг. Гүчи ярьж эхлээд байгаа юм биш үү хөөе. Бодоод. За энэ янзаараа бол тэгвэл одоо энэ хоёр ямааны хувь заяа ойлгомжтой. Тэр Улаанбаатар хотод улсын циркэд болсон тэр нэг эмгэнэлт явдалтай яг адилхан юм болох юм байна. Хүү яасан бэ хөөе? Юу яасан бэ хөөе гэж. Улсын циркийн жижүүрд нэг ярьдаг мөр залгасан гэж байгаа шүү дээ. Тэгээ жижүүр нь уцаа авсан чинь уучлаарай энэ циркгүй тийм ээ гэсэн. Танад ярьдаг мөр хэрэггүй гэсэн. Юугаа донгосоод байгаа ингээд тавьчихсан. Дахиад утсан дуурсан уцаа авсан. Үгүй танад ярьдаг мөр хэрэггүй юу гэсэн. Битээ солиоройдоо гэж тавьчихсан. Дахиад утсан дуурсан уцаа авсан. Үгүй та уцаа битээ байн тастаад байдаг чинь туураагаараа дугаар эргүүлнэ гэдэг амаргүй өстэй гэсэн гэж. Юу солиоройд байгаа сохтуу юм уу гэж уцаа тавьчихсан. Дараа нь шалгуулаад үтсэн чи яг тэр дугаараас нь ярьдаг мөр ярьсан байгаа юм чинь. Тэгээ тэрнтэй чинь авчираад бүр ярьж үзээд сүүлдээ бүр эн чинь бугч өтгөр байна. Инээ тэрэгээ буудаад устгаад алаад болцсон. Монгол хүний зан өөдөө дээшээ сонин содон гэсэн юм болгоныг үгүй хийж таарж үгүй хийгээд ингээд болж байдаг. Бүр яа тэр зангаараа тэр морийг ингэсэн. Гэтэл гадаадынхан яаж ийн үү? Зүг зүгээр энэ тэнцүү. Ан амтантай хүртэл чөлөөтэй яриад болоо л юм. Нэг коппо яасан. Айд ингээд суужсэн эзэгтэй асуусан гэж. Одоо ингээд гинтийн хаалга тогшоод манай гэрээ эзөө ороод ирвэл яах вэ гэсэн. Юу яах вэ? Танаа 9 давхрын цонхоор үсрээ буухад дор минь ихтэлт мөр минь хүлээж байгаа гэсэн гэж. Тэгсэн юугүй хаалга тогсон нөгөө мөг коппоч 9 давхраас үсэрсэн хүүхөө очиод хаалга тайлсан чи харин нэг морь зогсож ирсэн гэж. Юу вэ гэдгсэн чи уучлаарай гадаа бороо ороод байна. Манай эзнийг асуувал намайг олцонд байна гэж хэлээрэй гэсэн гэж. Яана нөгөө мө эзэд газар будаа. Юу тэр эзэн яг одоо 9 давхраас унаад нялцах. Яа. Хамгийн гол нь тэр хүүхэн чам шиг яана юу вэ гэхгүй. Зүгээр тгий би дамжуулъя. Ойлголоо окей. Ингээ яриад штэ чи. Ярьдаг ямагснаас манай хэдэн ямар атар ярьдаг болоогүй юм бэ? Ярьдаг байсан бол өдөөдөө пэш шимшүүлт муутаа газар бичээл үлж ус өгөхгүй байх, даарчид бүрчийн гэсэн ус өгөхгүй байх, даарчид бүрчийн гэсэн бөөх хэл ам болохгүй
байдаг юм ярина штэ. Өнөөдөр манай эзэн нэг сан ингэж гүгээд. За. Ийшээс нэг ингэж гүгээ за. Тэгээд тэр хоёр ярьдаг юм а гэж яах юм бэ? За яах юм бэ гэж харин тусдан бүнцэн тийгээ те. Хүн ангины нүднээс татсан байдаг заяа. Оо эдний юм асуугаад хэрэгтэй шүү чи. Сайн байна уу та? Сайн байна уу? За энэ тавгагийн хаа юм бэ? Ямар тавга? Юу гэсэн үг ямар тавга гэж? Гү манай энэ ч олон тавгаатай шүү. Хүүхэд тавга, том хүн тавга, хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, өндөр За тэр өндөр тавга. Өндөр тавга бид хоёр нэг учраатаа явна да. Өндөр тавгаагийнх уу? За тэднийх чинь 10 бүлэгтийн 8 дугаар баригадын хавьд байгаа болоо та. Тийм холоо. Тийм ээ. Ямар сони юм бэ? Энэгээр гүйлж ингээ би наашаа сургалж явна. Гүйлж гинэ. Тэр чинь манай хүүхэд тавга хийж байгаа маа. Өө нэг жоохон юм зүгээр орохгүй гарахгүй газар байхгүй. Хаасаа гүйлгүүгээд явж идэв. Тэрийг гэж яахгүй юу? Өнөөдөр тэгээд нэг сумын төвд нэг сургуульд нь явуулж амраад байна. За миний нүдний баримжаа жоохон алдагдаад байна уу юу? Гэр том болж харагдаад, нэг бол жижиг болж харагдаад байх юм. Айгуу байгаа. За танилцсан нэр алдар хэм бэ? Нэр үү? Боё. Боё. За сайн байна уу та. Шинээр ирсэн хэсгийн төлөөлөгч. Эрхэн баяр. Өөрсгөө би хаяа бие барьж чаддаг маа. Зүгээр. Ойр дэвэр хэсгийн төлөөлөгч байхгүй нэг амар жимэр байж шүү дээ. Одоо ч дайнд ажил шиг юм болно шүү дээ. За хүүтэн сэт юм байна уу боёгоо? Бага. Яна тавга. Батсан. Нэг хоёр ямар ч тавга чинь сумын төвд рүү сургууль явцаа. Тавга. Та чинь сургууль руугаа явцаа. Өнөөдөр үсгэдний баяртай 61-ийн вив үсэг болж байгаа шүү дээ цаадах чинь. Тавга. Явцаа. 14-д өвөртний хийж өгөө тэр 61-ийн вив үсгийг би хаачилж өгөөд толгоонд нь зүгээ тэгээ явуулсан. Юу яриад байгаа юм бэ тавга? Сургуультай явсан гэж хэлээд байж та наач.